Сайн мэцхан та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. 365 өдөр гайхамшигтай хамт подкастын маань 87 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. Та бүхний итгэл танд панда байна. We must dare again and go on daring. Georges Jack Danton. За өнөөдрийн маань персептийг хэлсэн хүний талаар хэдүүлээ сонирхоод үзцгээе. За тэгэхээр George Jack Danton гэж хэн байсан бэ гэд үзвэл тэрээр 1759-1794 оны хооронд амьдарч байсан Францын их хувьсгалын хамгийн нөлөө бүхий тод том руу удирдагчийг гарамгай илтгэгч хүн юм байна. Тэрээр хувьсгалын ихэнх үед монархийг унгаахад голлох үүрэг гүйцэтгсэн ч сүүлдээ өөрийн холбоотон байсан Максимилиан Робеспьерийн гарт амиа алдсан түүхтэй юм байна. Тэгээд хэдэн насндаа юм бэ? 35 наснда юм шүү. Тэ? Нэг удаан олон жил амьдраагүй юм байна л та. Зүйлтэй үнэхээр залуу байхдаа нас орсон юм байна. За. Түүний гол гавья болон үүргийн талаар ярих юм бол тэрээр хувьсгалч шүүхийг санаачлан байгуулж улс үндэстнийг аврах хорооны анхны дараагаар ажилласан юм байна. Түүний их хорноо аврахын тулд бидэнд зориг, дахин зориг, үргэлж зориг хэрэгтэй гэх үг нь хувьсгалчдыг маш их зоригжуулжээ. Энэ үг нь өнөөдрийн маань хэдүүлэнгийнх нь персептэй. Бидэнд зориг, дахин зориг, үргэлж зориг хэрэгтэй. Гэтэ би яг энийг арай өөрөөр орчуулна гэдэг байна. Хэд төвшрлийн эсрэг хувьсгалын дараах цус таллага болон аллагыг зогсоож илүү аядуу эвлэрэнгүй болгохыг барихыг уриалсан хүн юм байна. Тэгэхээр нөгөө нэг энэ хүн маань өөрөө нөгөө хувьсгалыг хувьсгалын үед ингээд юу гэмдээ санаажилсан маш тийм нөлөө бүхий илтгэгч хүн байсан гэхээр яг өнөөдрийн маань энэ нөгөө персептийн үг маань яагаад энэ хүн энэ үгийг хэлэх болсон гэдэг нь амар тийм тодорхой болчихно л да. За би арай өөрөөр орчуулна гэдэг нь болохоор нөгөө нэг юу яг хувьсгал гэдэг үгийнхаа одоо юу гэдэг тухайн үеийнх нь өнгө аяс гэхээсээ илүү бид аливаа зүйлийг туршиж дахин туршиж туршсаар байх ёстой гэдэг байдлаар ингээ орчуулъя гэж бодлоо л доо. Яг тэгэхээр одоо бид нар чинь нөгөө нэг тийм хүнд хэцүү дайны үед бол амьдарч байгаа хүмүүс бол биш. Тэглээгээд нөгөө инх тайван цагт болохоор бүх юм нэг юмд ингээ орчхоор хүн маань яадаг вэ гэхээр нөгөө уйтгар гэдэг юм уу? Уйтгартай амьдрал гэдэг нэг тийм маш том дайсантай нүүр тулгардаг. Тэгээд хитрхийн нөгөө нэг урсгалаараа ингээд юм яваад байхаар амьдрал маань өөрөө жоох утга учиргүй болж ирдэм болов гэж би бодд юм л да. Тэгээд нөгөө нэг шин зүйлийг туршина гэдэг нь болохоор хүн ингээд нэг хөрсөн газар ингээд саатаж юу гэдэг гацах биш цаашаад дахиад өөр илүү шин юмыг өөрийгөө нөгөө хөгжүүлэх гэдэг талаас нь энийг арай илүү харсан дээр тэгжээч нөгөө нэг бас хүн би энийг хийж сайн хийж чаддаг. Би өмнө яг энийг өөрийгөө хийж чадна гэж бодоагүй ч юм уу те нэг тиймэрхүү байдлаас нэг арай өөр нөгөө нэг амьдралаас нэг тийм өөр зүйлийг ингээ нэг харах ч юм уу боломж нь гарч ирнэ. Тийм болохоор юу гэмдэ хэдүүлээ амьдралд ингээд нөгөө нэг зогсонх байдал гэдэг маань өөрөө бид нарыг нэг тийм нөгөө comfort zone гэдэг маань өөрөө бас тэгжиж нэг тийм амар муу зүйл биш ч гэсэн бид нарын амьдралыг нөгөө нэг зогсонх байдалд оруулах одоо гол үүрэг гүйцэтгэдэг. Тийм болохоор нэг хаяадаа ч гэсэн жоохон comfort zone-оос нэг хөлөг гаргаад өөр зүйл ингээд туршаад үзээрэй гэж чиний итгэл танд пандагийн хувьар зөвлөх байна. За тэгээ өнөөдрийнхөө дугаарыг энэ хүргээд өндөрлөе. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. 365 хоногийн турш чамтай хамт байх чиний итгэл танд